Сайн байцгаана уу? Ээлжид пүрэв гараг ирж шинэ подкаст ороход бэлэн боллоо. Монголын түүхэн хүмүүс подкастын маань Монголын гайхамшигт хатад гэсэн нэгэн сайхан хэсгээс энэ удаа шинэ подкаста танилцуулж байна. Монголын түүхэн хүмүүс. Тогоон Төмөр хааны Солонгос хатан Ки буюу Үлзий хотог хатны тухай ярьж байгаа. Энэ удаа Ёсгүй хатан ба Толгойгүй хаан буюу 3 дугаар хэсэг рүүгээ орё. За ингээд 1340 онд өнөөх Солонгос шивгчин Тогоон Төмөр хааны баг хатнаар өргөмжлөгдсөн гэдгийг өмнөх подкастаараа бүгдээрээ ярьсан. Тэгээд сонирхолтой нь энэ Ки охиныг нутагтаа байх үед нь ингээд үерхжсэн, ижилдэн дассан Пак гэд нэг залуу байсан гэж бүгд ярьжсэн. Гэтэл хамгийн хачирхалтай ч юм уу хувь тавилангийн нэг тийм яачтай нэг тохиолдол ч юм уу хаашаа нөгөө Пак охт нь Юан гүрэнд тайган болоод ирсэн байсан. Эсвэл одоо тэр багада дотн сэтгэлтэй байсан охины хойноос ирсэн юм уу? Одоо бүү мэд. Ингээд энэ хоёрын хувь тавилан дахиад Юан гүрэнд тогтолцсон. Тэгээд хоёулаа нэг тийм солонгосын жирийн юм охин хүү хоёр байсан бол Юан гүрэнд учрахдаа Ки бүсгүй их хааны баг хатан болсон. Пак нь болохоор ингээд хаттад үйлчилдэг тайган болоод ингээд энэ хоёр дахин учирсан байна. Тэгээд 1340 онд Ки хатан болонгуудаа нөгөө багынхаа дотн байсан Пакийг өөрийнхөө үйлчлэгээний албанд татаж авсан. Тэгэхэд тэр Пак гэдэг залуу Буха гэдэг монгол нэр авчихсан. Тэгээд ер нь ордонд Пак Буха гэдэг нэрээр ажиллаж исэн байгаа. За тэгээд Үлзий хотог хатан тэр багынхаа дотн байсан залууг өөрийнхөө хөрөнгө засах хүрээлэнгийн захирагч болгосноор барахгүй хааныг ятгасаар байгаад төрийн түвшиндийн зэрэг зэндаанд 2 дугаарт ирмэллэгддэг Бадрангуй хишигт дайфуу ноён болгож дөнгөсөн байна. Ер нь тэгээд монголчуудын ярьдаг зүрццэн үгс ер нь хүний орой руу орох шиг л тийм байгаа онсон байдаг. Юуны тулд монголчууд хэрнээсээ цэрэн цээж нь бөөрн бөхсөнд байх ёстой төрөний бөөс толгойд гарахын аюулыг ингээ зүрццэн үгээр сануулж эхэлсэн бэ гэдэг нь л эндээс харагдаж байгаа. Алс хоолын тэр түшмэг харьяа тулсаас үйлчилгээнд одоо ажиллах гэж хурж ирсэн энэ шивгчин ингээд их хааны баг хатан болгочоор нөгөөдөг чинь цаашаага улам л ингээ ёс журмын эсрэг дураараа дөргиж байсны бүх баталгаа нь содар бичих тэмдэглэгдэж үлдсэн байгаа юм л да. Тэгэд ийм нэг тайганыг хүртэл ингээд түшимлийн зандааны 2 дугаар зэрэгтэй Бадрангуй хишигт дайфуу ноён болгоно гэдэг чи одоо бас л одоо төрөний бөөс толгойд гарах гэдгийн л жинхэнэ үлгэр гэхээс өөр юу хөвдөө. За ихийг хатан болохоос өмнө одоо шивгчин багт нь мэдлсэн ханху аюушрэдарыг болохоор тогтох сайд өргөнд хүмүүжүүлэн өсгөж байсан. Тэр үеийн нэг онцлог нь ордонд хааны өрсийг төрөнгөт төрсөн ихээс нь салгаад хөхүүл ихэд өгч тусдаа өргөнд өсгдөг тийм журамтай байсан. Тэгээ энэс нь болоод өнөөх торгонд хөлбөрч байгаа ганган дэгжин эрхэмсэг хатан чинь цаг дээрээ төрүүлсэн үрээч гэж гар дээрээ өсгөж хайрлах их хүний жаргалыг эдлэх хэрэггүй тийм алтан торондох бэлзуухаа шиг л амьдардаг байсны илрэл байгаа юм л да. Ханхуг 6-наас хүрэхэд тогтох сайд эцэгт нь хүүгээ хааны ордонд аваачих хэрэгтэй гэж зөвлснөөр аюушрээ дараа нэг юм төрсэн эцэг ихтэй ойртож ордонд ирсэн байгаа. Тэгэд ордонд байсан бас нэг хатуу цаазаар хатад татвар эмсийн төрүүлсэн хүүхдийг бүгдийг хааны хатны хүүхэд гэж үздэг. Тиймээс аюушрээ дараа төрсэн их Үлзий хотог буюу Ки хатан байсаар байтал Тогоон Төмөр хааны их хатан Баян хотгийг ээжээ гэж хүүхэд нь юмшгээр гэрэгдэн өссөн. Тэгээд төрсөн их Ки хатан бол хинч биш юм шиг л хажууд нь ийм өрөвдөлтэй байдалтай байсан. Тэгээд ёс журмын дагуу Баян хотог хүүд санаа тавьж хүү их хатныг ээжээ гэж ихийг болгож тооцох ёстой учраас нөгөө балчирхан жоохон хүүхэд чинь их хатанд илүү дотн өөрийгөө
Баян хутаг хатны хүүхэд гэж бодож өссөн. Хэдийгээр Ки хатан тогоон төмрийн хайр ивэлийг ашиглаад хүүгээ өсгөж хүмүүжүүлэхэд байнга оролцож исэн ч гэсэн нялх хүүхдийн тархитлагоо ингээл дахин эргүүлээд ээж болохгүй. Дээрэс нь тэр хатуу цаазыг зөрчиж болохгүй ирэхэнд нөгөө хүү чинь аюу ширээ дараа хүү баян хутгийг л ээжигээ гэж бодож хайрлж яг өөршиг нь өссөн байгаа. Хүүг 8 нас хүрэхэд Монгол бичиг, хятад хэл бичиг, күнзээс сургаалт сургаж эхэлсэн байгаа. Азар аюу ширээ дараа хүү оюун ухаан нь тунж сэргэлэн эрдэм сурахтаа бүр гойд сайн гэж шагшигдаж байжээ. Гэхдээ хүү күнзээ сургаалыг огтоос ойшоодгүй сурах хүсэл ерөөсөө бараг байдгүй хүүхдээсэн гэдгийг Юан гүрний судрагч бас тэмдэглэсэн байдаг. Их хааны энэ ууган хүүд күнзээ сургаалыг сурахаас илүү Бурхан шашны номлол зэн буддизмын сургаал илүү сонирхолтой таатай санагддаг байсан. Эхийнхээ бага наснаас бол эсрэг байсан байна. Санжайл өмнөх подкастуудад өгүүлснээр Ки охин багада Бурханы шашны номлол сургаал судраас илүү күнзээ сурталт илүү татагддаг. Тэмч болохоор охтын тахимдуу ёсны судрыг сонирхон уншдаг байсан. Тэгэд ээжийнхаа талын түшмэл нагцуудынхаа нөлөөгөөр күнзийн сургаалд илүү сэтгэл татагдаж күнзийн сургаалд ойр өссөн гэж бичсэн байсан. Гэтэл төрүүлсэн ганц хүн күнзийн сургаалын эсрэг үзэлтэй хүүхэд болж өсөж исэн байгаа. За ингээд аюу ширээ дараа хүүг 11-2 нас хүрээд ирсэн чинь хатан авч өгөх талаарх яриа гарч эхэлсэн. Гэтэл төрсөн их Ки хатан хүүдээ Монгол хатан авахыг огт хүсээгүй. Харин Солонгос хатан авч өгөх талаар бодож эхэлсэн. Миний тэмдэглэл Ану хатан хот улангүнж их тагны зурагтай 2027 хүртэл ухаанлитай зурхаатай багц тэмдэглэлийн дэвтрүүд интерном Мир улсын их дэлгүүрийн Мажистикт Уул нь хэний ачаар ингэж эрх мэдлийн ороод гарсан билээ. Монголын их хааны хатан хүн ч гэсэн Монголын их хааны хүү. Гэтэл хүний хүү хүрэн бөөртэй гэж монголчуудын ярьдаг ёсороо болж энэ Солонгос хатан бол дотроо яг л хүний гэсэн санаатай цаашаа гэсэн сэтгэлтэй байсан ингэж харагдаж байгаа. 1352 оны намар аюу ширээдарыг эхийнх нь хүсснээр Солонгос язгууртны охинтой урагдлуулж хунтаажийн хадам эцэг Куан Гиом гэгч ноёныг эзэн хааны сан хөмөргийн их тамгачийн албанд тохон томилсон. За ингээл Юан гүрэнд ингэ солонгосчуудын нөлөө улам л их болоод байгаа. Адгийн наад зах нь л зүгээр нэг тайганыг тэр пак онгтой тайганыг гэгч ингэ ноён болгоцсон бол одоо их хааны худ буюу Куан Гиом гэгчийг ингэ шууд эзэн хааны сан хөмөргийн их тамгач гэдэг ийм өндөр албан тушаалд томилоод солонгосчууд улам олноороо ингэж нэмэгцээр байсан. Аюу ширээ дарын Солонгос хатан ууган хүү Майдар балын төрүүлсэн. Гэхдээ судар бичгээс үзэхэд аюу ширээ дарын их хатан очир сундараа гэдэг Монгол хатан байсан гэж тэмдэглэснийг үзэхэд Солонгос тэр бүсгүйг их хатнаар өргөмжлөөгүй 2-р тас эрт нас орсон байх боломжтой. Ер нь Ки хатны туйлын хүсэл нь хүүгээ хаан суур залгамжлах, хунтаажд өргөмжлөх тийм мөрөөдөл байсан. Хүүн хунтааж олоод хаан болох юм бол өнөө хаттын үрдэг бүр хамгийн өндөр дэд хэрэгэм хуан тайхуу болох найдвар төрж байсан юм шиг байна. Гэхдээ яг тухайн үед аюу ширээ дарыг хунтаажд өргөмжлөх хэсэг нь бол бас л их бүдэг бүрхэг байсан. Яагад гэвэл цаг дээрээ алтан оргийнхан дотроо аюу ширээ дарааг Солонгос боол эмээс төрсөн хүүгээд төдийлөн ийм үнэлдэггүй. Дотроо ер нь нэлээд ад үздэг байсан болохоор хэдийгээр ингээд хүүд их дотн байсан тогтох сайд хүртэл Солонгос ихтэй энэ хан хүүг хун тайж буюу нөгөө хаан суурийг залгамжлах эрхтэй тийм өндөр хэрэгэмд өргөмжилж болно гэдэгт бол байнга дотроо эргэлзэжсэн. 1348 онд хятад түшмэллээ Либи гэдэг хятад түшмэл тогоон төмөр хаанд айлтгал өргөж энэ урд нь шивгчим зарц байсан Ки овогтыг
баг хатны сэнтэгээс буулгахыг ятгахжсэн байгаа. Тэгээд Түшмэг улсын гаралтай ийм эмэгтэйг өндөр дэд хатны байр суурьнд байлгана гэдэгт хүртэл Хятад Монголгүй бүгдээрээ эргэлзсэн, дотроо бүгд дургу байсан нь сүлдээ үнэхээр зөвл байжээ гэдэг нь харагдсан. Яг энэ үеэр Яртай юм шиг нөгөө их хааны их хатан Баян хотог хүү төрүүлсэн. Угаасаач ер нь Алтан оргийнхан болон бүр тогтох сайд хүртэл энэ Аюушридарыг хунд ажид өргөмжлөхгүй хүлээзнээд байсны учир нь ч гэсэн хааны их хатнаас хүү төрж магадгүй гэж найдаж хүлээжсэнтэй холбоотой байжээ. Баян хотог хатныг хаан хэдийгээр төдийлөн их ойшооч хайрладгүй ч гэсэн байр суурь нь бол их хатанд өргөмжлөгдсөн. За тэгээд дээрэс нь ном ёсоор өндөр дээд хонгороо тогсааны ийм хатан байсан учраас Баян хотгийн хүү яаж ч боцсон Аюушридараагаас илүү үнэлэгдэжсэн. Баян хотог хатнаас төрсөн хүүд Чингэм гэдэг ховор бөгөөд эрхэм дээд нэрийг хайрлжээ. Чингис хааны дурсгалыг хүндэтгсэн Чингэм гэдэг нэр нь язгууртнуудын дотор тийм ч элбэг байгаагүй. Энэ бол ерөөсөө Алтан орогт мэндэлсэн 2 дахь Чингэм. Өмнөх Чингэм бол Хувлаа хааны хамгийн хайртай хүү, өөрийнхөө хаан сорыг гэрээсэлж хун таажид өргөмжилжсэн Чингэм онтааж ийм нэртэйсэн. Бусад Алтан оргийнхан ч гэсэн үр хөвгтдээ Чингэм гэдэг нэр хайрлах нь хүнддэх вэ гэсэн тийм их болгоомжлолтой, тиймч бас ховор нэр байсан. Ингээд Ки хатан Аюушридар хоёрын байр суурь огцом доошоо унсан. Их хааны их хатан хонгор тогсааны Баян хотог хатны хүү. Дээрэс нь 2 дахь Чингэм орчлон дээр төрчгөр нөгөө Алтан оргийнхны дунд Ки хатан өөрөө ч гэсэн их хэврэгхэн байр суурьтай наад захын Хятад түшмэл хүртэл баг хатны энэ өргөмжлөлөөс нь буулга гэж шаардж исэн гэхээр шин төрсөн Чингэм хүү бол дээд цэцний удмын өндөр дээд гаралтай ихтэй учраас Алтан оргийнхан шууд Аюушридараас илүү үнэлж эхэлсэн. Юан гүрний дээд хүрээнд хэнийг ч хунтаажаар өргөмжлөх тал дээр хэнийг одоо хунтаажаар өргөмжлөх вэ гэдэг дээр их хаан 2 хүүтэй болсон. Нэг нь ийм нэг шивгчин гаралтай тэгээд бүр харь угсааны хатнаас төрсэн, нөгөөх нь хэн бүхний бүхэнд одоо хүлээн зөвшөөрөгдсөн хонгород угсааны өндөр дээд язгууртай Монгол тэгээд их хатнаас төрсэн хүү. Хятад газарт Юан гүрнийг байгуулснаас хойш 70-аас 80 жилд олон сая харь үндэстэн дунд байгаа цөөхөн монголчууд язгуур үндэсээ хадгалан үлдэх хань үндэстэнд уусахгүй байх чин эрмэлзэлтэй байсан. Хэдийгээр Ки хатан Хятад хань биш ч гэсэн харь угсаатай хүн. Тиймээс хонгород хатнаас төрсэн цэвэр монгол хүнийг хунтаажид өргөмжлөх үү, солонгос цустай шивгчин гаралтай юм хатны хүүхдийг өргөмжлөх үү гэдэг бол үнэхээр Алтан оргийн зонхлох язгууртнуудыг 2 хуваагдахад хүргэсэн. Тогоон Төмөр хаан дотроо Аюушридар хүүгээ хунтааж болгоно гэж эрс шийдэд байсан. 1353 оны 100 Аюушридарыг хунтаажид өргөмжилж Алтан тамга хайрлсан. Одоо эсрэг үзэлтэй байсан Алтан оргийнхны хүслийг шууд тас зурсан гэсэн үг. Энэ үед Аюушридараа дөнгөж 15 настай байсан. Дараа жил нь Тогоон Төмөр хаан зарлаг болгож төвлөн засах зөвлөл, цэрэг засах хүрээлэн, хянах зөвлөл, аливаа асуудлыг эзэн хаанаас өмнө хунтааж Аюушридарт танилцуулж байхыг тушаасан. Ингээд Аюушридар бол яг хааны дараа одоогийнхоор бол бараг л ерөнхий сайд шиг болчихж байгаа. Хүчит бүх гүнж хотолон хатан заригт ануу хатан айлтлал энерлийн дэд их дайгны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Зангиа цэгэмэнд цаасан ном нь Интерном Мир Азхур улсын их дэлгүүрт дэд ерөнхийлөгч гэх юм уу тий одоо тэр хянах зөвлөл гэдэг чинь Юан гүрний шүүх штэ цэрэг засах хүрээлэн гэдэг бол батлан хамгаалах юм гэсэн үг. Төвлөн засах зөвлөл гэдэг чинь засгийн газар нь. Тэгэхээр энэ одоогийнхоор бол бүр стратегийн гол яамд нь асуудлаа хаанаас өмнө зөвхөн Аюушридарт танилцуулна гэсэн үг. Гэхдээ хунтаажид
хасжуух, гардуулах ёслол хийжээж энэ хунтайж гэдэг хэрэгм нь илүү албан ёсны болох ёстой байсан байна л да. Гэтэл аюу шридарт хасжуух, гардуулахыг тогтох сайд санаатаагаар хойшлуулсаар байсан. Гэтэл аюу шридарыг дэмждэг Хамаг гэдэг ноён хунтайжийн хасжуухыг яаралтай барья хэрхэн ингээд хойшлуулад байна гэж тогтох сайдыг нэг удаа ятгсан. Гэтэл тогтох өөдөөс нь улаан цай эргэлзэж байгаагаа илэрхийлсэн үг хэлсэн сударт тэмдэглэгдээ болсон. Тэр нь юу гэсэн бэ гэхээр их хатан бас хөөнтэй учраас яахан яарах вүлээ гэж хэлсэн байна. Тэгэхээр хаан хэдийгээр хүүгээ ууган хүүгээ ингээд хунтайжд өргөмжилсэн ч гэсэн хасжуух үгүйгүй гэхээр албажуулаагүй гэсэн үг. Тэгээд дотроо Баян хутаг хатнаас төрсэн цэвэр Монгол Чингэмийг хунтайж болгочих гэсэн ирмэлзэл тогтох сайдад хүртэл байсаар байсан гэсэн үг. Гэтэл Юан гүрэнд тариачдын улаан алчууртны бослого улам ирчээ авч тогтох сайд цэрэг хөдөлгөн бослогыг дарах дайн тулаанд морцсон. Тогтох сайдын эзгүүд Хамад тогоон төмрийг ятгасаар агаад тогтох жанжныг Юнан мужид цөлөх зарлиг буулгуулсан. Эцэст нь тогтох сад хийх боломжгүй болсон учраас Солонгос ихтэй аюу шридарт хунтайжийн хасжуухыг барих сүрлэг ёслол болж ингээд галт тэрэг хөдөлжээ. Хувь тавилан их хатан Баян хотгийг үнэхээр ивээсэнгүү. 2 настай Чингэм хүү гинт таалал болсон. Бас л нөгөө ордон доторх нөгөө хорт явуулгал байсан ойлгомжтой. Дандаа л ийм жоохон нялх хүүхэд эсвэл дөнгөж 6 настай хаан болсон хүүхэд хэдхэн онол гинт үхээд байна гэдэг чинь ерөөсөө ердийн зам ёсны үхэл биш л байгаад идэг. Тэгээд ер нь сүлд хорлогдсон гэдэг нь бараг л тодорхой болсон юм билээ. Баян хотог хатны хүү. Яагад гэвэл эн чинь ингээд амьд байх тусмал байнгын өнөх ки хатан аюу шридар хоёрт ингээд нэг тийм саад болоод байна гэсэн үг. Ингэж л Монгол Солонгос хоёр хатны хувь тавилан кигийн талд орсон гэсэн үг. Нэгэнт хүү нэг хааны угсаа залгамжлагч хунтайжаар өргөмжлөгдсөн учраас үлзий хутаг буюу ки хатан төрийн хэрэгт ямар ч саадгүйгээр хутгалдан оржээ. Ки хунтайжиг дэмжигчдийн эвсэл байгуулж өөрийн эсэргүүцэгчдийг алж хороох, цөлөх, шийтгэх, өмч хөрөнгөнд булаах, айлхан сүрдүүлэх, хахуулдах гэх мэтэр Юан гүрний төрийг ёстой нэг хутган өөмөлж харсан. Солонгос орондоо болохоор нөгөө ки овогтой ах нар нь бүр хинцч дэлтгэж болж эрх мэдлэн дээд зэгтээ хурч эд хөрөнгө нь лосын сан шиг л аривжиж байсан. Их захаа алдсан ирээ цэргүү ки овогтой ахын дүүсийг өдөөс нь сөрөх зүрхтэй хүн бүр Солонгосын ванч байж чадгаа байсан. Өмнө нь энэ ах 4 их хааны баг хатны л ах нар буюу тогоон төмрийн хадам талынхан байсан бол одоо бүр угсаа залгамжлагч хунтайжийн наг зах нар болж хувирсан. Тогтох сайдын аюу шридарт хасжуух өргөхөөс цааргалж байсан ирээдүйд одоо Юан гүрний төрт учрах энэ уршигыг урьдчилан харсных байсан. Харамсалтай нь ингээд тогтох холд цөлөгдөөд төрөөс зайлуулагдсан. Ки хатны том ах Ки чөөлн тэр үед язгууртны дунд чамирхал болж исэн Монгол нэр авах давлгааг дагаж Баян бухаа гэдэг нэртэй болсон байна. Тогоон төмөр хадам ах Баян бухайг дорны эрх шиг төлөөний зөвлөл хэмээх Солонгосыг хяндаг тийм байгууллагын хянагч түшимлэр тохион томилсон. Ки хатан дунд ахыхаа хүүд үлзий бухаа гэсэн бас Монгол нэр өгч Юан гүрний төрийн заргаж түшмэл болгосон. За ингээд энэ Ки овогт гэж нэг цэргийн дундаж түшмэл айлынхан одоо энэ Ки гэдэг охиныхоо ачаар Солонгосыгч бүр бараг базаад сүлдээ Монголын төрд бүр ингээд шигж эхэлсэн байгаа. Шивээ одоо шавж байгаа юм шиг. Ки хатны ах нарыг дагаад ойр холын хамаатан садангууд нь элдвийн хэрэг төвөг өдөөж дураараа дургиж дунд чөмгөрөө жиргэж эхэлсэн. Хууль ёс ер нь Ки овогтыхынд огт үйлчлэгээ болсон нь бол үнэхээр харамсалтай. 1356 онд тогоон төмөр хаан Ки хатныхаа 3 үеийн өвөг дэдсэд ван цол нэхэн шагнаж
өргөмжлөл цолын хилцэн тогтох зарлиг тушаал болгожээ. Одоо амьд байгаа хүмүүс нь дураараа дургиханч бүр дүүрч үхэж бүр нас орсон хамаг хамаатан садны энэ 3 үеэр нь ван болгосон ба шүү дээ. Ван гэдэг чинь одоо хааны дараа орох тийм өндөр дээд хэрэгэм гэсэн үг. Уг нь ки шивгчнийг анх баг хатан өргөмжлөгдөхөд эцэг талигаач кижаод нь Бадрангуй амгалан ван гэдэг цол нэхэн шагнаж шарлийнх нь бичээсээ хүртэл өндөр дээд уран яруу үг хэллэгээр бичүүлсэн биш үү? Одоо тэгтэл бүрлээж олсон хадам эцгийнхаа цолыг тогоон төмөр хүндэт ван болгон өөрчлөх зарлиг болгосон. Эсвэл хазгар хүргэн хадамсаг гэгч болж байсан байна. Монгол хатанда туйлаас хайртай байсан Конмин ван тэр үед Солонгосыг захирч байсан бөгөөд Юан гүрний иргэшээлээс гарахын төлөө үзэл санаатай болчихсон байсан. 1356 оны 3 дугаар сарын 6-нд хааны хадам их эмгэгний өргөөнд Конмин ван залран очжээ. Вантан хааны хадам ихийг хүндэтгэн Монгол хатнаа дагуулan олонтоо өргөөнд нь залардаг байсан болохоор хинч гайхсангүй. Ер нь ингээд улсын ван хүн тогоон төмрийн хадам ээждэр өөрөө ингэж бараалхдаг нь бол хинч гайхахаар явдал биш болсон байсан байна. Гэхдээ энэ удаа тун удалгүй цаазлах хүмүүстэйгээ сүүлчийн удаа уулзах гэж байгаа гэдгийг хинч таагаагүй. Ван бага насндаа Юан гүрний их хааны барьцааны хүн болж монголчуудын дунд өсч Баян төмөр гэх монгол нэр авч Алтан уургийн Бутчир гүнжтэй гэрэлсэн гэдгийг өмнөх подкастаар ярьж ирснийг санаж байгаа бах. Ки хатны их захгүй ах нарын хажуугаар хунтааж аюуш иридарын хадам Кон Геом баг хатных нь эцэг Тэг гэх мэтийн бас том толгойсон нөхдүүд гарч ирсэн. Одоо тогоон төмрийн худууд гэдэг нь одоо бүр үржээд 3 гэр бүл болсон байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүмүүс Юан гүрний хааны худууд гэдгээрээ төрөө барьж эрх мэдэл одоо Солонгосын төрийн хамаг эрх мэдлийг гартаа хатгаад Конмин ванд бүр захирагдгаач болсон. Тийм учраас ямар ч лэла гэсэн хэдийгээр ингээд Юан гүрний харьяат улс ч гэсэн барын сүлэш батхны толгой юм болохоор вангийн толгойд нэг бодол орж ирсэн байгаа. Гэтэл Ки овогт ах トゥ ус өмнөд нутагдах Сансон хотын захирагчтай сэм нийлэн нам хуйлдаж байна гэсэн хэл ирсэн. Улсаа Юан гүрний нөлөөнөөс алстаа салгах бодолтой байсан Конмин ван Ки хатны даварсан ах нар болон хотын захирагчийг устгахаар шийджээ. Конмин ван өргөөндөө дайллага хийх зар тарааж аюуш иридарын хадмууд Ки чөл нарыг хөвгүүдтэй норж вангийнхаа дайлаханд ирлээ гэж бодоод гин сэрэггүй ирсэн тэднийг тусгай нууц тушаал өгч хүүс тэмтэрсэн. Ингэхээс ч аргагүйсэн. Дараа нь тэднийг төр гүрний эсрэг тэрслэгч урагчд учир цаазлаа хэмээн зар тараажээ. Ки овогтынхнаас ганц хөгшин эмгэн ийл амьд үлдээд үр хүүхдээ алдсан уу гашуугаа даалгүй би тэнхэн дорооцоор хэвтэрт орсон байна. 4 хүүхдээ ингээд эртхэн шиг жоохон хэмжээндээ бай цэрэн цээжиндээ бүрэн бөхсөндөө гэж хэлж өгчээсэн бол ингэж үхлээр төгсгүй л байсан баг. 4 ах нь гэж вангийн тушаалаар хядуулсан гэдэг гашуудалт мэдээг сонссон Ки хатан эмгэнэх хилэгнэн уурлах хоёр нь зэрэгцэж аюуш ридар хүүдээ хүм чи хэдэн 90 цент хүрсэн шүү дээ. Яагаад ихийнхээ өшөөг авч өгөхгүй байгаа юм бэ гэж хатгасаар байсан гин. Аюуш ридар хэвтэрт орсон эмгэгтэй илчилгээж эмгэгхийгээ Юан гүрэнд авчран асархыг хүссэн ч гэсэн нэгэнт бие тэнхэн элтэд дороотож 4 хүүгийнхаа хойно орсон эмгэн аян замын уртыг даахгүйгээ мэдсэн биз. Миний тэмдэглэл Ану хатан хот улангүнж их тагны зурагтай 2027 хүртэл ухаанлитай зурхаатай багц тэмдэглэлийн дэвтрүүд интерном Мир улсын их дэлгүүрийн мажистикт Юан гүрэнд аваачаа гэсэн зээх хүүгийнхаа хүсэлтийг зөвшөөрсөнгөө гэртээ хөвцээр удалгүй таадал болсон байна. Үс хонзондоо шатах төсөн Ки хатан Конмин ванг хөнөөж оронд нь Юан гүрэнд байгаа тогтоо бух нэртэй вангийн угсааны нэгэн язгууртныг ван болгохоор шийдсэн байна. Ингээд нөгөө Ки хатан ч зүгээр нэг Солонгос Монголын төрийг самрах биш бүр ван хэн байх вэ гэдгийг шийдэх хууль ёсны ванг алах тийм шатанда хүртэл орсон байна. Тэгтэл тогтоо бухаа Конмин ах маань амьд мэнд байхад
би хэрхэн ван суух вүлээ гэж Ки хатны хүсэлтэд татгалзсан тул Вангийн угсааны өөр нэгэн эрийг олж авчээ. Чүнсөн Вангийн отгон хүү Тас төмөр гэдэг монгол нэртэй тэр итгээд Ки хатны санал туйлын дуртай зөвшөөрсөн байна. Өстой нэрээ дуртай духвэ гэдэг шиг. Санаагаа гүйцэлдүүлэхийн тулд Ки хатан Тогоон төмөр хаанд улаан алчууртны бослого Ляодоны хойгоор дамжин Солонгост занал хийлж эхэллээ. Тийм учраас Солонгос руу цэрэг хөдлөх хэрэгтэй байна гэж ятгаж гарсан байна. Энэ Тогоон төмөр гэж нэг ямар ч толгойгүй амтан байсан байгаа. Энэ нэг боолд шивгчин байсан хатан дураараа л нэг юм ятгадаг. Тэнгүүд л Тогоон төмөр бүгдийг зөвшөөрдөг. Тэг яг уу энэ хатны хэлсэн тодорхой хэмжээнд ортол байсан байгаа юм л да. Тэгээ нөгөө тариачдын бослого нь ингээд өмнөд зүүн нутгаар нэлээд ирчээ авцсан. Тэгээд цаашаага нөгөө Солонгосын хэлийг даваад бас хэл орчмын хот тосгодыг нэлээд төвөж эхэлж исэн юм байна л да. Тариачдын бослогын нэг хэсэг нь үнэхээр Солонгос руу цөмөрч орсон байсан болохоор Конмин Ван хатнаа дагуулад өмнөд нутаг руу түр нүж толгой хорогдчихсэн тийм үе байсан байлаа. Ки хатан цэрэг хөдлөхийн гол учир болсон Конмин Ванг цээрлүүлэхийн тулд Тогоон төмөрт дахиад худлаа юм гүтгэх хэрэгтэй болсон. Хаантан Конмин Ван Юан гүрнээс сойрхсон тамгыг хэрэглэхэ болоод зөвшөөрлгүй шин тамга цутгаад таны эсрэг тэрсэлж гин гэж гүтгсэн. Тэр үедээ бол Конмин Ван хэдийгээр ингээд алстаа Юан гүрнээс тусгаарлыг гэжсэн ч гэсэн юу тэгж шин тамга цутгасан энэ төр юм ерөөсөө байгаагүй. Тэгэл хатныхаа хэлсэн болгоныг огт нягтлалгүй шууд зөвшөөрдөг нөгөө толгойгүй хаан чинь цэрэг хөдлөхийг шууд зөвшөөрсөн. Ингээд өнөөх хувилцсан тас төмөр ноёныг Солонгосын шинэ вангаар өргөмжлүүлэх өөрийнхөө садан төрлийн Ки Санбоо нуу гэгчиг угсаа залгамжлагчаар сонгоод их зэргээр хамгаал болон Солонгос руу илгээсэн. Энэ хачин явдлыг дуулсан Конмин Ван Тогоон төмөр хаанд илчилгээж өөрийгөө тусдаа шинэ тамга ерөөсөө цутгаагүй яг өнөөдөр ингэж Юан гүрний эсрэг тэрслээгүй гэдгийг учирлан тайлбарлах гэсэн боловч Ки хатан өмнөр нь ороод Вангийн элчиг хаантаа уулзуулсангүй. Хаан балгасаас Ки хатны санаархлаар хөдөлсөн цэргийг очихоос ч өмнө Конмин Ванг хороохоор хатан төлөвлөсөн байсан. Үнэхээр том хорчин болж хувирсан. Анх зарц шивгчин байх үедээ ганцаардсан Тогоон төмрийг сайхан ааш аягаараа өөртөө татсан тэр шивгчин охин өнөөдрийн Ки хатан хоёр бол тэсөөр хүмүүс шиг болсон байгаа юм л да. Тэр үед улаан алчууртны бослогын цэргүүд Солонгосын цэрэгт бут цохиулаад нийслэлээ нэгэнд чөлөөлөд авцсан байсан болохоор Конмин Ван нөгөө зогтож очсон гадраасаа буцаад нийслэлдээ ирээд Ванг мандуулах сүмд буудлаад байжсэн. Гэтэл Ки хатны илгээсэн Ким төшмөлийн бэлдсэн багтаа 50 алуурчин Вангийн өргөөрөө гинт дайрсан байна. Ки хатны хүсэл нь ах дүүсийн хядсан Конминийг л алах өшөөгөө авах явдал байсан болохоор ямар ч улаан алчууртны бослого хамаагүйсэн. Тэд нар найл хэдийн ялагдаад ингээ хөөгдсөн байгаа шүү дээ. Тэгэхэд чинь бүр алуурчдыг Вангийнхаа эсрэг илгээж байгаа. Гэтэл нөгөө Бужир хатан гэдэг подкастад бас өгүүлсэндээ Конмин Вангийн Монгол хатан Бужир нууц өрөөнд 90 нөхрөө оруулж өөрөө үүдийн дарж суусан агаад алуурчид Алтан ургийн Монгол гүнжид халдхаас эмээсэн тул Конмин Ван золоор амьд үлдсэн. Юм гэдэг үнэхээр хоржоонтой бөгөөд тийм ёчтой. Солонгос Ванг Монгол хааны Солонгос хатан хорлож алах гэж санаархсан байхад Солонгос Вангийн Монгол хатан нь 90 нөхрөө Солонгос хүнээс нь аварч үлдсэн байдаг. Харин Ки хатны илгээсэн цэрэг 1363 оны өвөл Солонгосыг эзлэхээр замд гарсан. Цэргийг дараагийн Ван болох санаархал агуулсан өнөөх тас төмөр гэгч Докхийн гүн ноён Чой Юй нар захирсан. Тэдний удирдсан цэргүүд замдаа таарсан хот тосгодыг төвөөж хүмүүсийг алж дээрэмдэж эмс охтыг хүчирхийлж ёс бусаар аашлан цагч их үрж байхад Ки хатныг өшөө авахар цэрэг илгээсэн гэдгийг мэдсэн Конмин Ван цэргээ засан хүлээж исэн.
Ван авьяаслаг жанжин Чой Йонд цэрэг захируулж Юан гүрнээс илгээсэн цэргийг ухтуулан хөдлөжээ. Солонгосын нутагт орж ирээд энгийн иргэдэг алж талж байгаа тас төмрийн цэргийг ард иргэдэн ч эсэргүүцэж Вангийн цэрэгтэй нэгдсэн байна. 1364 оны 2 дугаар сарын 24-нд Далчуун гэдэг газар Юан гүрнээс илгээсэн цэрэг Солонгосын Вангийн цэрэгтэй тулгаран байлдаж бут нэргүүлсэн. Ингээд 17хан морьт цэрэг амьд үлдэж золбон зогтсон тийм шившигт явдал болсон. Энд нь Монгол, Солонгос, Хятад цэргүүдээсэн Ки хатан гэж нэг шивгчин байсан ийм ёсгүй ийм балгаар өчнөө Монгол сайхан залуус Солонгосын нутагт ямар ч үр ашиггүй ийм дайн тулаанд амиа өргсөн гэхээр дэндүү харамсалтай. Ингээд ах нарын өшөөг авах гэсэн Ки хатны хорон санаанд биелсэнгүү тэнгэр таалаагүй л л та. Өөрийнх нь илгээсэн цэрэг Конмин Вангийн цэрэгт бут цохиулсныг сонсоод бачимдан хорсон хатан яахаач мэдэхгүй болсон. Энэ үед манай их хаан тогоон төмөр юу хийж байсан бэ гэж үү? Энэ явдлаас 10-аад жилийн өмнөх 1350-аад оноос эхлээд тогоон төмөр хаан амнаас илүү хайрлж хэлсэн үг болгонд нь ордог байсан Ки хатнаасаа хөндөрч эхэлсэн. Анх балчир залуу цагтаа сэтгэлийн татчихсэн тэр ялдам танхил охноос нь юу ч үлдээгүй эрх мэдэл тухайнаа алдсан хорон санаат хатнаасаа жигшиж зэвүүцсэн үү яасан бүү мэд. Дээрээс нь тогоон төмөр төрийн хэрэгээс хөндөрж ёг бясалгал бас нэг ийм шашны гаж сэрэгтэд шамдах болсон цаг нь ч таарсан. Анх тогтох сайдыг хаанд ховлож төрөөс зайлуулж байсан хаамаа ноён Юан гүрний төрд ер нь га удаж дуусахгүй итгээд байсан байгаа. Тэр энтхэг жагар цасны орны нэг тийм шашны урсгалын 2 ламыг тогоон төмөр хаанд бараалхуулснаар Кама мудра гэдэг тийм нэг ёсонд хаан татагдан орсон байсан. 92 хүн хийх ёстой Карма мудрагийн гол дүр нь дагин буюу эм хүн. Хааны ордноос 16 гоо охиныг нүцэглэн шалгаж Кама мудрагийн дагин болгон шалгаруулах тийм балан юм эхэлсэн. Ингээд шалгаруулсан гоо охтыг хөгжин бүжиг сонгуулж хувц хунрын нүцгэлж ордонд ийм нэг садар самууны тийм нэг үүр маягтай юм бий болсон. Ингээд 16 охин 12 сонгож хамтдаа янз янзын хурцл үлдэх зэргээр Кама мудрагийн зан үйлд хаан ингээд шамдаа орох болсон. Эхэндээ Ки хатан тогоон төмрийг ятгаж энэ ёс бус үйлийг болиулах гэж оролцсон ч гэсэн хаан үгийг ёстой хүлээж авсангүй. Гэхдээ хэрэгтэй үгийг хүлээж авахгүй төр өмүүлсэн балаа үгэнд нь шууд тархиа базуулаад орчдөг байж үнэхээр шашны гаж үйлээс болиулах гэхээр нүгэнд нь ороогүй ч ах шиг тогоон төмөр хаан гэж энэ бас үнэхээр тарих толгойн өстө хөтцсөн хүн болцсон байсан юм уу да. Хүчит бүх гүнж хотолон хатан зоригт ануу хатан айлтлал инэрлийн дэд их дайгны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Зангиа цэгийн цаасан ном нь Интерном Мир Азхур улсын их дэлгүүрт чухам энэ цагаас Ки хатан тарих толгойн эргэсэн тогоон төмрийг төрөөс зайлуулж оронд нь хүүгээ хаан өргөмжлөх санаархалд автаж эхэлжээ. Их хаанд халдсан хүнийг жижиг хутгаар хэсэглэн тасчиж тарчлаан алдаг хууль цаазтай. Гэсэн ч Ки хатан юунаас жайхаа ойлсон байлаа. Өөрийн хуршгүй өндөрлөгт хүргэж боол шивгчний заяанаас өндөр дээд хатны сэнтэд өргөмжилсөн эр нөхөртөө энэ харь эмэгтэй тэрсэлсэн. Энэ их үйл хэрэгт нь хатанд хань хамсаатан хэрэгтэй болсон. Тиймээс тэргүүн сайд 51 талдаа татгаар итгэлт тайган өнөөх пак бухаг явуулж тогоон төмөр хааныг сэнтэгээс нь унгах санаагаа хилж энэ хууль дандаа хамтрахыг ятгсан. 50 гэдэг энэ сайд бол Монгол нэртэй хятад хүн байсан. Хятад нэр нь Хөө Вэй гэдэг. 50-ны удмынх нь 3 үеэрээ монголчуудад үнэнчээр зүтгэсэн бөгөөд эцэг Хөө Шөн орон нутгийн цэргийн захирагч байхдаа хилс хэрэгт гүтгүүлэн цаазаар ахуулжээ. Хожим нь Хөө Шөн энэ төшмөлийн хүү Хөө Вэй буюу
51 тогоон төмөр хаан дэмжиж хянах зөвлөлийн захирагчийн албанд тохоон томилсон. Хянах зөвлөх гэдэг нь Юан гүрний шүүхийн дээд захиргаа бөгөөд энэ чухал албанд гагцхүү монгол хүн ажиллах ёстойч тогоон төмөр урд нь хэлмэгдсэн эрдэм номтой хятад түшмэлийн хүүг тайван гэдэг монгол нэр өгөөд монгол хүний ажиллах ёстой энэ чухал албанд анх томилж исэн байна. Тайван буюу Хөвэй гэдэг энэ хятад түшмэл 1357 онд төвлөн засах зөвлөлийн 100 гарын тэргүүн сайд болсноор Юан гүрний төрд 3 дугаар хүн болсон бөгөөд энэ нь хятад хүний хүрсэн тухайн үеийн хамгийн өндөр дээд алба байсан. Одоогийнхоор бол бараг шадар сайд. Тайван сайд бол Пак Бухагийн дамжуулсан хааны эсрэг хууль даныг сонсоод оролцохоос эрс татгалзаж, гэхдээ түүнийг нанхиад хүний зангаар эвлэг найрсаг үгээр тайлгаруулад буцаагаад явуулсан. Ерөөсөө Ки хатны талд орж эзэн хаандаа тэрслэхийг бол хүсээгүй. Гэтэл Ки хатан улам улаарч тайвныг ордондоо аваачиж дайлан хууль дандаа дахиад л ятгах гэж оролцсон боловч тайван Ки хатны дайлаганд очсонгүй. Тэргүүн сайдгүйгээр энэ хуульдан бүтэхгүй байсан болохоор Ки хатан хүүдээ энэ тайван сайдыг зайлуулад оронд нь жиндэн хотод сууга чамд их дотночилж байдаг урайхтайг авчирч тэргүүн сайд тавь ямар гэж ятгаж эхэлсэн. Гэтэл үүнийг мэдсэн тайван сайд эзэн хаанд өнөөх нөгөө өөрийнх нь оронд тавих гэдэг урайхтай гихчийг гүтгэж холын цөллөгт явуулах тушаал гаргуулж амьдсан. Овоод нөгөө тогоон төмөрчнийг удаа ч гэсэн бас зөв үгийг хүлээж авсан байгаа. Ингээд цөллөгөнд явсан урайхтай удалгүй үхэж их хүү хоёрын сэдсэн бүхэн бүтлгүүтэх шатанд орсон. Тэгээд энэ Ки хатан гэдэг энэ хорон санаатай эмээс болж зүгээр тэр нутагтаа нэг ажил албаа хийжсэн тэр урайхтай гэдэг хүн ч гэсэн ингээд цөлөгдөөд дараа нь хорлогдно гэдэг ямар их уршигтай хүн байсан юм бэ. Тайван сайд өөрийн өдөөчний өндөрлөгт хүргэсэн эзэн хаанаас урах юм бол өөрөө ч сөөрнө гэдгээ тунч сайн мэдэж байсан. Гэхдээ Ки хатан хизээч ухрахыг мэддэггүй хүн байлаа. Энэ удаа тайвныг итгэлт 6 хятад түшим тайвны итгэдэг гард орон ажилдаг 6 хятад түшимлийг хээл хахуулын хэрэгт гүтгэж эрүүдэн шүүсээр амийн тасалсан. Эцэст нь тайван сайд үхэх аюул занал өөрлөө нь алхам тутамд ойртож байгаа гэдгийг ойлгож ордноос холдож албан тушаалаас сайн дураараа буугаад төрсөн нутагтаа очиж сэтгэл амар амьдрахаас өөр аргагүй болжээ гэж бодож эхэлсэн. Одоо Ки хатны энэ ухарч зогсдгүй аимшигт тэр хөдөлгөөнөөс нь аврагдах зам байхгүй гэдгээл ойлгосон байна. Хэдийгээр ингээд чин сэтгэлээсээ хаанд үнэнч байлаа гэд Ки хатнаас аврагдах зам байхгүй гэдгийг л ойлгосон. Тиймээс хаанд айлтгаж албанаасаа чөлөөлөгдөд төрсөн нутаг шаан шимуужид ам зоохоор шийдэж байсан. Гэтэл Ки хатан хорхоотой араандаа зуусан хүнээ хизээч тавьдаггүй эмэгчин барс байлаа. Ки тогоон төмөр хааныг ятгахсаар байгаад аль хэдийн ажил албанаасаа чөлөө гуугаад байсан тайвныг хэлс хэрэгт хутгаж цасны орон төвдөд цөлөх зарлиг гаргуулж чадлаа. Үнэхээр тоолгоо нэрхсэн хүн юм а. Өөрт нь тийм үнэнч сайдыгаа албанаасаа чөлөөлөгдөд нутагтаа очих гээд байхад хорон санаатай энэ Кигийн үгэнд ороод төвдөд цөлөх гэж тушаал гаргаж ил байдаг. Тэгээд ч зогссонгүй төвд рүү явах замд хойноос нь амиа ягуутгах өнөөх үхэл шагнах гэдэг зарлиг илгээснээр барахгүй хаан балгасанд үлдсэн тайван сайдын ганц хүүг Ки хатан хөнөөсөн. Үнэн эрэхтэй цөллөгөнд яваа хуучин үнэнч сайдыгаа амиа ягуутг гэсэн зарлигийг тогоон төмөр хаан гаргаагүй. Харин хааны өмнөөс өнөөх хорлонд Ки хатан тийм хуурамч зарлиг илгээж амийг хороосон. Үнэхээр аимшигтай. Улс төр эрх мэдлийн төлөөх цус тэмцэлд өршөөл гэж тэр үед үнэхээр байдаггүй байсан байна. Ямар ч гэмгүй албан зүтгэжсэн 6 хятад түшмлийг алсан. Албанаасаа өөрөө чөлөө гуугаад явах гэжсэн энэ сайдыг заавал төвдөд очиод тэр цасны оронд мөрөөрөө байж болохгүй заавал алсан. Тэгэд бүр удмын таслаад ганц хүүгийн хүртэл хөнөөсөн. Тайван сайдыг дарсны дараа цосчин гих Хэрээд аймагаас гаралтай ноёныг
Төвлөн засах зөвлөлийн баруун гарын тэргүүн сайдаар тавьжээ. Залуу наснда хишигтэн цэрэг явсан энэ нэр хятад тариачдын бослогыг дарахад Гарамгай гавья байгуулсан цэргийн эрдэм чадaltaй хүн боловч эцэстээ Ки хатны ивэлд орж амар хялбар аргаар ёстой өнөөгийнхөр бол бүхс долоох замаар албан тушаал дэвшгийг илүүдсэн. Цосчин сайд Тогоон Төмөр хааны төрийн эргээс хүндэрснийг далимдуулан Ки хатны зараалаар шадар тайгантай нийлэн дураараа дургиж төрийг самруулж өгсөн. Пак Буха тайган Цосчин сайд хоёр төрийн бүхэл шатны түшимлүүдийн томилгоог хээл хахуулаар шийдэх болж өөрсдөд нь ая тал зассан долоогчдоор төрийг дүүргэж байжээ. Төвлөн засах зөвлөлийн баруун гарын тэргүүн сайд гол түшимлүүд бүгд өөрийнх нь гарын хүмүүс болсон учраас Ки хатан хүүгээ хаан өргөмжлөхөд саад болох юучгүй болсон мэт бодож байлаа. Гэтэл дахиад нэг гай өмнө нь толгарсан. Тэр нь Тогоон Төмөр хааны нагад зах зэдүүдээ үнэнч байдаг Лауди Шах гэдэг хүн байлаа. Харлуг угсааны энэ хүн хянах зөвлөлийн ахлагчаар ажилладаг исламын шашинтай хүн байсан. Үнэн хэрэгтээ Юан гүрний төрийн дотор Ки хатны тэргүүлсэн цосчин сайд Пак Буха нарын атгаж буй хуйлдааны бүлэг өөдөөс нь Лауди Шахын гард орох Тогоон Төмөр хааны засаглалыг дэмжигч хоёр бүлэгт хуваагдаад байсан. Гэтэл төрийн хэрэгээс бүр хөндөрч шашны балай үйл бүр шимтсэн Тогоон Төмөр хаан аль ч талыг баримтлахгүй бөөрийн хэлж энэ хоёр дайсагнагч талын дунд нь ёстой бөмбөг шиг л өнхөрч явсан. Лауди Шахын толгойлдог хянах зөвлөлийн Фү Гунран түшмэл хаанд айлтгал өргөж цосчин сайд Пак Буха нарын ялыг тоочж тэр хоёрыг хатуу шитгэх зарлиг буулгаач гэж хүсэлт гаргасан. Уг нь өөрийн л аврах гээд байгаа юм штэ. Гэтэл өнөөх хорлонд Ки хатанч гар хумхиж соосонгүй. Шудрах шаардлага тавьсан Фү түшмэл маргааш нь төвдөд цөлөгдөжээ. Дахин хид хідэн хятад түшмэл Пак Буха цосчин сайд хоёртой заргалдаад шийтгүүлснээр Лауди Шахын бүлэг задарч хааны нагц тэрээр амиа алтхаас айж төрийн албанаас бас л чөлөө гойсон. Хатныхаа өөдөөс яаж чаддгүй толгоогүй Тогоон Төмөр хаан нагцынхаа амийг хамгаалахын тулд болт төмөр жанжны цэргийн хуаранд оргинуулах арга олсон. Гүйстэ нэрээ их гүрний их хаан байж ийм арчааг бахтай яах вэ? Бүр нагц ахыгаа юугаа солиороод байгаа ингээд л өмөрхийн оронд зүгээр ингээд цухтаалгаад өнөөх Кама мудран хэмэх шашны гаж үйлдэ автсан Тогоон Төмөр төрийн хэргийг огоорсноор зарч шивгчээ явсан солонгос юм харц боол тайган хоёр төрийн жолоог атгаж алтан ургийн ноёдын хувь тавиланг ийхүү алга уруулах мэт дураараа шийдэх болсон цөвөн цаг иржээ. Ирхүш Монгол ноёд энэ бүхэнд дургуутсан өгөөдөө угсааны ноён алаг төмрийн бослог гарсан. Алаг төмрийн эсрэг Юан гүрний цэрэг хөдөлгөж жил гарan байлдаад босогчдын зарим нь урвснаар толгойлогч нь цаазлагдаж уг нь зөв шаардлага тавьсан энэ бослого дарагджээ. Бас л энэний уршгаар өчнөө гимгүү олон Монгол эхийн үрс алагдсан. Гэтэл үнэн хэрэгтээ Юан гүрний эзэмшил нутгийн талыг хятадын босогчид айл хэдийн гартаа оруулчихсан байхад монголчууд өөр хоорондоо ингэж алалтан тэмцэлцэжсэн туйлын гонигтай. За ингээд өнөөдрийн подкастыг анхааран сонссон та бүхэндээ баярлалаа. Энэ Ки овогт үлзий хутаг хатан гэж үнэхээр манай их Юан гүрний сүүлчийн хааны тархийг базаж энэ Юан гүрний мөхөлд ямар их нэмэр болж гай тарж явсан гэдэг нь 3 дугаар хэсгээс бүр тодорхой харагдаж байна. За ингээд дэлгэцэн дээр харагдаж байгаа хаан банкны дансанд дэмжлэг цай кофений мөнгө илгээгээрээ өмнө нь дэмжлэг илгээсэн сонсогчдоо туйлын талархаж байна. Ингээд манай шүүдэр цэцэг бэ сувагт subscribe дарж нэгдээрээ баярлалаа.